босч чадхан байгаа хөвтөцсөн замаас нэлээд хөндөөрүүлсэн байсан гэсэн. Яг зам дээр дайраа хийсэн байсан. 16 ямаа дайруулад нэг адуутай дайруулад тэр явра. Малч дэрийг бол явдаг замаар л явж байна. Малчтын буруу гэж. Эстэй тэгтэл манай нэг тэмэгэнд дор дайраа хийсэн байсан. Юм учраас одоо хөдөөний айлууд буюу малчид маань одоо боддоор ингээд хохироод байдаг. Хашаагаан түргэн татмаар байна. Уг нь хашаа түргэн татна гэсэн тэгээ байхгүй шүү дээ. Одоо яаж үдээд мэдэхгүй л байна. Туйлын хариуцлагагүй байна. Энэ дээр бол одоо хариуцлага ярих хэрэгтэй. За энэ төмөр зам Монголын төмөр зам тавигдаагүй байна. Засамлууд тавигдаагүй хот манай хоёр замын дунд амьдардаг айл байгаа. Тэгээд эднэс байхгүй хот манай мал хачаа сайхан бэлчдэг. Бэлчээр сайтай. Хамгийн гол нь манай их шанх гар гэдэг чи их олон отор нүүдэл орж ирдэг. Их мал багтдаг. Ийм газрыг дандаа бэлчээрийг хуваагаад ийм болгоо хийцаа. Манай төмөр замыг бол малчин бид нарт бол хэлээгүй зөвшөөрлгүй улсаасаа цаанаасаа тавьсан зам байхгүй юу. Энэ замыг тавьснаар бол малчин бид нарт бол үнэхээр хохирол их байгаа. Мал их дайрдаг. Дайрсан малаа ерөөсөө хэлдэггүй. Энэ сум орон нутагт нь бол хэлчихээр бас тийм мал дайрчлаа, мал дайрчлаа гэдэг. Энэ төмөр зам явж эхэлснээс хойш энэ замд байгаа малчид өөр нь их хохирч байна те. Бас тэг манайх чинь төмөр замаас ойрхон 2 км-т байдаг. Манай бод мал богомол энэ төр төмөр замаар давж бэлчээрт гардаг. Тэгээд энэ төмөр замд манайх явснаас хойш бас нэлээд хэдэн бодоон дайруулсан. Яг зам дээр дайраа хийсэн байсан. Тэгээд зам дээрс би бас нэг төрөй чинь утасгүй явчих өглөө ярьтдах нь. Тэгээд чи утсаа эргөөрөд цэцэж чинь зам дээрс буулгаа хилцсэн байсан. Тэгээд зам дээрс буулгацсан хаан би очиод машин зогсож идэл ковш гараад ирсэн тэгсэж чинь ковш очсон зогсож байсан. Тэгээд одоо буулнаа шууд буулгах гэж байгаа юм гэсэн. Энийг хэм буулдаг гэсэн чи манай төмөр зам хаа буулгасан гэж. Тэгээд ямар ч шүүрээс болдын та нар сумс гэрэн тавьсан юм гэж мэдэхгүй гэж байна. Гүчнаатха байж би драп дараагаараа бүгдийн дууд гэдэгсэн. Тэгээд бид дараагаараа бүгдээрээ уцаар ярьсан би одоо өртөн дээр нь жогтсон. Тэгээд яг одоо би өөр харцсан юм чи зургийн дарцсан юм чи одоо тэгээд их яхаас нь одоо илжиж чалчрахаас нь буулдаа л гэсэн. Одоо тэгээд манай малыг захаас тэмээх тариг тийм аа. Бусдын нэг хямгтаж бариад нэг байлгаж байдаг ухаантай. Тэгээд тэмээг бол өдөр шөн голцоо дайрн. За тэгтээ яг дайрсан бол өдөр дайрсан юм билээ. Манайхыг ороо нар шингэхээс өмнөх нь би ирээд буруу явцсан бас нэг цас юутай үед дайраа хийцэн. Төмөр замтай холбоотойгоор энэ бол одоо бас нэлээд улс их орон сум оронд бас нэлээд том бүтээн байгуулалтын нэг. Гэтэл одоо энэ сайн зүйлийг дагаад сар зүйл одоо байдагтай адилхан одоо үүний дагуух нөлөөлийн бас юм алчтад одоо бас сөрөг талууд бол ажиглагддаг юм байна. За өнгөрсөн одоо 2024 оны хувьд л гэхэд хэд хэд одоо айлын мал дайрагдах одоо ийм ажуугаар нөгөө тэр айлууд одоо бодтойгоор хохирол учирсан ийм харамсалтай кейсүүд нэлээд удаа гарсан. Бэлчээр энэ өртөөний тэнд бас нэг тэмээ дайр манайхаас тэр бол дайр улсал байдаараа босч чадхан байгаа хөвтөцсөн замаас нэлээд хөндөөрүүлсэн байсан гэсэн. Фермерийн аж ахуй байгаа биш энэ манай говийн нөхцөлд чинь мал хой чинь зөлүүд бэлчээрт явна. Өдөр болгоо бодмолыг чинь хариулж хамгаалж гаднаа хурааж хөнөж байна гэж байхгүй говийн нөхцөлд. Тэр малчтын хохирлыг нөхөх тийм арга хэмжээ юус хийдгүү. Ингээд бас энэ төмөр зам тавьснаар бас нэг ч ан амт явахаа болцсон. Зээр одоо зөндөө явдаг гэсэн одоо нэг ч харагдах байцсан. Үргэлгийн ажлыг бол цаанаасаа зохион байгуулад
энэ хавийнхаа малчтай хоорондоо ярьж байгаад тэгээд тохироод яг хэдийн хугацаанд ирэх үү, ямар мал найсаа цаашаа явж байгаа гэдгийг малчин хүнд нь хариуцуулаад өгчих юм бол хамгийн зөв шийдэл бахаа гэж бодож байна. Торонттой хурдтай дуусахчвал бид нарт бас мал ховж явсан байсан ч яаран зам дээр гадаа ирчих болов гэх санаа зовх юм байхгүй. Ядаж тэр торонтой гэлээ байж штт. Яараа очоо яахгүй. Торон уулан татахтай сайн зам руугаа туулгаж сайн тагчсан өндөрхөн тор татахгүй бол одоо энэ өөрийнх нь татсан нэг тор гэж нэг одоо нэг вагон яах нэг 6 км өнөд ажлынхаа газраас тороо. Тэр шиг хог бол хэрэггүй. Тэгээд төмөр замынхан дэрийн хэлээд очиход одоо оруулахаа байсан. Ийм юу өгөөд анхудаа өгч байсан 23 онд. Энэ ч нөө төрийн нэр бариад явдаг. Өнөө тэмээ гэдэг амтны чи төрийн хамгаалтанд байдаг гэдэг хотлаа. Говийн тэмээ адуу өнтер чи говьлох гэж хоошоо цовж 20-30 км явж очиж 40 км явж ингэж буцаж усандаа ирэн. Говьлцоход. Тэгээд ирэх хооронд нь цаанаас нэг шахаад орхон бас байхгүй нэг рүү явна. Тэр чи бас боо явна гэж үгүй. Говь тэрний чи бүгдийн яг адгуул хангайхан шиг маллаа гэж эзэж байдгүй юм манай энд. Тэгээд энэ төмөр замынхан дих гомдд юм уу вэ? Хүрээд очин авч уулзахгүй дарга сайд байхгүй гэн. Нэг мэдгэлээр авахд гэсэн юу болов гэсэн чинь төмөр замд хойлоо гэсэн сүлд нэмэн засмал хойлоо гэсэн. Төмөр замд ойргоо малчтайгаа утсанд бүгд мэдээлэл ирдэг байх хэрэгтэй байна. Одоо цаг тутамд хэдий үед богоо явах гэж байна. Тэрийг юу яагаад тэгээд тэр өмнө нэг явдаг нэг цэнхэр маш явдаг манай хэд үнтэй тэр худлаа билээ тэд нүүр чинь тэгэл ажиллаа хийдэг бол тэр чинь мал дайруулахгүй байх хэрэгтэй. Энэ чи байж хуулнаа дахиад жил өнчиг дахиад 3 ботго гаргаад байгаа. Би ч юу ч 10 хэдэн тэмээ дариулчих чадахгүй. Харин хүн энэ танахаас 2 тэмээ дайрагтаад өгсөн байна гэн. Хүрээдээс нь төмөр зам дээр баахгүй. Уган төмөр зам аваар ороо гардаг юм байгаа юм би. Тэгээд эдийн олдуулцай байж. Би нэг тахгүй үлчирээд гараад очив. Тэгсэн. Гурван 3 тийш тэгээд жирэ аялцсан. Уган малцтайхаа малыг төлөөд өгчихөр юм байгаа. Харин тэр заавал төлөх хэрэгтэй. Төлөх өгчихөр юм байгаа. Энэ бидносыг богоонд хохирол учруулсан гэснээр малцтай малыг төлөөд өгөл гэж гуймаар байна энэ чинь. Биднос орон нутагт амьдрахад хүнд болж байна. Уул уурхай баялгаа авахлгүй л яах вэ? Тэгтээ засамлаа сайн бариад дөмөхгүй юм хийгээд илүү дуу явуулдгүйгээ одоо нэг ханалт замын ханагч центр бүрэн сайжруулж ингэж яммаар байгаа. Хачим ох юм гоё үлчээрийг ингэж явдаж төмөр замтай байсан би харамсаж явд юм да манай шаггаар. Тэгтээ тэр төмөр зам хадл явж байгаа энэ вагон яалтгүй дайрцсан юм чинь бас нэг энэ тэр болж бидний хохирол мохирлыг төлж өгдөг энэ тэр баймаар байна шүү дээ. За одоо манай Монголын төмөр замынхны хийж байгаа ажил энэ ард угаан. Одоо нэг мал баг малгаар нь моцоклтой хүн гарч малаа амдаж явдаг. За ус үер явна энэ гөрч одоо бүхэл юм болох хэд ч тэ. Одоо ингээд төмрөөр пошиг ингэж хуваад яваач. Пошигны төмөр гэхээр юм. Энэ 17-гийн болтор боогод ингээ гана хаялцдаг энэ. Урт тал нь онгорх энэ артлын юм. Юус ажиллаад. Эний ч одоо худ цэвлэж юм байх ёстойдаг. Ингээд ажиллаа хийдэг. Саяны борогтлон дээрээс нэг уурсан багс. Одоо өөрцөндөө бас хөрхэд эцэг тоглолтой. Чи тэгэх юм бол энэ дотоороо цаанаас уурсаж гарах ёстой. Шороогоо цэвэрлэх юм бол одоо ийм эдгөө шүү дээ. Өмөр энэ нөхөр нь харуултаа цаатах нь харагдж байгаа. Энийг чи цэвэрлүүл янз өндөр хоолой юм. Моцоклтой бол бүх хэсгээл гараа явдаг хоолойнууд байгаа юм да. Ийм хөл юм хийсэн. Олдостаа. Энийг хаасан шалтгаан гэх юм бол одоо энэ үнд айлс оруулахгүй гэж л ингэж байгаа. Энд чи энийг хорих тусам айлс нэмэгдээл байна. Цаг муухан бол энэ үнтэй ч цэцүүл ингээ хаах тусам байна. Энэ гурч уг мал уугараг ус үер буулгана энэ зам хамгаалсан ийм зорилтны идэм билээ. Модны намра яг үтэруулаад ингээ бөглөөд ахилс. Тэгээ одоо өдөө зүүн болсон барааны үлрэл энийг аваа годоолтлаа л. Одоо манахаас иш зүүнтэй олон би бүгд ингээ зүүн чиг үлнэл энэ түнэл болгон төгжээтэй байдаг. Малт дээрийг бол явдаг замаар л явж байна. Малчтын буруу гэл тэгэл ерөөсө малчд бол хэлээд яриа одоо ч нэмэргүй тэгэл тэд манайхаас тэгэд дайрагдаад тэд өгөж гэл өнгөрөх. Яваад хэлээд ч хүлээж авах газар тийм юу байхгүй юм шиг. 24 оны өвөл 37 бал дайруулаад. Итан ямаа дайруулсан. Тэгээ сая 25 онд энэ өмнө саяхан
2 3 хоног 4 ямаа дараад ихтэй 4 ямаа дараад одоо энэ зовлон урагшин чирч явж холдуулчих тийм лээ тэгээд ирэхгүй тэгээд олдуулаад ажиж тэгээд унд юм байхгүй. Ийм олон мал дайруулаад үнэхээр хоригдолтой байна. Тэгээд төр засаг одоо анхааралтай аммаар энэ одоо төмөр замыг төмөр замын төлөх юм уу төр засгийн төлөх юм ч юм уу аль нь төлөхгүй мэдэхгүй. Ингээд би малаа энэ боён зүргээ ингээд өсгсөн малаа одоо ингээд устгуулаад авах хэцүү байх шүү дээ үнэхээр. Энэ хохирлыг одоо бараг дуухаар байна. Хоёр дахь энэ төмөр замын одоо хашаага түргэн тавихаар байна. Энэ гарамгуудыг сайн сайн хийхээр байна. Гарамны элсийг зайлуулахаар байна. Тэгээ энэ нэг гарам хааж байгаа нэртэй байж 200 бошины талаараа байж. Энэ ардлыг хаагаад нэг элс дүүргээ ажилласан. Тэгээд гарсан ч юм байхгүй багмал тэрээр гарах гэж загнаад идэв. Тэгээд төмөр зам гарч байгаа юм одоо бол алга л байна. Одоо мал бол энэ бараг дайрагцаар 3 жил дараалал дайрагдлаа шүү дээ манайхад хохирлтой. Хохирлын бараг талаар 24 онд яг төмөр замын цэцгээс надад өртөн дээр очсон. Бидний нэлээд идэв очиод тэрийг бол хойшоос яваач юм байхгүй. Тоогч юм байхгүй. Биний баахан бичвэрийн бүрдүүлээ дайруулсан малынхаа зураг үсэг яваад аваач гисэн. Бараг гарамгуул тоогон савруулж лутсан хөө тэр. Тэгээд бас уул төмөр зам ингээд тормоор татна гэж байгаа. Тэгээд тоор татна гэж 2 3 жил боллоо. Тэ мал дайрцаал асуунгуутлаа тороо татаа эхэлж байгаа л гэдэг. Ямар ч одоо юмэлэр бодит байдал үрсэн байхгүй л. Хохирол энэ төр барагдуулахгүй л гэж идэх юм лээ ер нь. Тэгээд манай говьд ч ер нь цаг сайхан байгаад байдгүй шүү дээ. Тэгээд бид нар ч отор нүүдлээр явна. Тэгэл энэ дэнд явж байгаа л бас нутагтаа ирэхээр л тэгэл цаг сайханд ингээ малаан дайруулаад хараас хэцүү л. Эстетэхтлэн манай нэг тэмэг энэ дор дайраа айцсан байсан. Тэгээд тэр өндөр өвчлөөс цааш ингээ чирээ айцсан байгаа юм. Тэгээ одоо энэ төмөр зам юугаа хашаа машаагаан татахгүй хэцүү байна хоёроос. Тэгээ айлуудын мал дайраад би манайхаас бас дайрчил байна одоо. Уг нь хашаагаан татчвал угандаа энд болох юм байхгүй юу. Тэгээ сая 6 хон одоо 6 хон жоо нэг тамиа дайрцал байна лээ. 3 энэ хүнд байдгийн зүүнтэй 3 гарам гэдэг өндөр гарам байдаг. Тэрний ороод нэг тамиа дайраад чирээ жах олдол хайцл байлаа. Бас хэдэн сарын өмнө бас нэг тамиа дайруулсан юм а тэгээд. Тийм хохиролтой л байгаа. Одоо үнэхээр нэр хохирол бол хачи их байна. Малчт бол нэр яг дандаа л малдаа дайруулаад. Олон алнаар нь дайруулаад байдаг. Тэг хашаагаан түргэн татмаар нөгөө нь хашаа түргэн татна гэсэн тэгээ байхгүй шүү дээ. Одоо яаж үүдээ мэдэхгүй л байна. За тэгээд энэ одоо ингээд кейсүүдээр одоо ингээд төмөр замын удирдлагуудыг дуудаад уулзаад ингээд одоо судалгаа янз бүрээр явуулаад ингээд нөхөн төлбөрийн тал дээр ярихад бол Монгол улсын хууль дүрмэнд бол энэ нөхөн төлбөр бол одоо олгогдох юм хууль дүрм байдаггүй. За төмөр замын тухай хуулийг харсан ч тэр за одоо бүх одоо Монгол улс хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хууль дүрмүүдийн хүрээнд бол нөхөн төлбөрийн асуудал бол тусгадаагүй байдаг учраас бид нар одоо төмөр замын зүгээс нөхөн төлбөрийг олгогдох юм боломжгүй байгаад байдаг. Ийм учраас одоо хөдөөний айлууд буюу малчид маань одоо боддоор ингээд хохироод байдаг. Мэдээж одоо хөдөөний айлуудын хувьд бол орлогын их усүр бол мал аж ахуй байдаг тийм. Гэтэл одоо энэ цаг одоо ийм сайхан жил одоо энэ олон тооны малаараа хохирч байна гэдэг бол маш одоо харамсалтай ийм одоо үйл явдал болоод байгаа юм аа. Манай орны хувьд бол төмөр зам хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Малчид маань энийг ойлгож энэ төмөр замыг анх хийхэд нь одоо дэмжиж бүхий л зүйлээр тусалж аймаг орон нутгийн зүгээс одоо 1 м куб хөрс шороогоо хүртэл 1 төгрөг болгож 1500 гаруй төгрөгийн үнэтэй төгөөл хэстэй ашиглалтыг 1 төгрөг болгож хямдруулж энэ төмөр замын бүтээн байгуулалтад дэмжиж оруулсан. Харамсалтай нь энэ төмөр зам ийм хамгаалтын хашаагүйгээр хөдөлгөөн эхлүүлнэ гэж тэр үед малчид орон нутгийн удирдлагууд үнэхээр бодоогүй. Ийм учраас энэ асуудлаа яаралтай одоо шийдэж өнгөрсөн хугацаанд учирсан хохирлуудыг малчин болгоноор нь төлж эргүүлж төлж энэ төмөр замыг одоо хариуцж авч явж байгаа энэ компани Монголын төмөр зам компани, Тавналга төмөр зам компани, за бусад одоо өөр ямар төмөр зам байдیں۔ Энэ компаниуд энэ хохирлыг яаралтай барагдуулах хэрэгтэй. Одоогоор хохирсон байгаа энэ говийн бүсийн аймагуудын малчтын хохирлыг барагдуулж шудраг цаашаа явах хэрэгтэй.
төмөр зам бариад тороо хийгээгүй байна гэдэг бол энэ төмөр замын компани л буруу. Эсвэл одоо энэ хөдөлгөөнөө зогсоох хэрэгтэй байхгүй. Төмөр замынхаа тэр хамгаалтын торыг хийчихэд тэгээд цаашаа явах хэрэгтэй. Тэгэхээр нэг одоо хүмүүсийн амьдралын асуудлыг шийдэхэд нэг хэсэг хүмүүсийн амьдралыг устгаж одоо охироож тэгээд одоо төмөр зам дайрсан одоо уул мөрийг нь арилгах гэж энэ тэнд одоо булдаг нүх ухаж болдог одоо төмөр замаас нь зайлуулад ингээд хайдаг түрээд хайдаг малчд ирэхээс өмнө одоо энэ уул мөрөө арилгах гэсэн ийм одоо сонин зүйлүүдийг одоо төмөр замчд маань хийж байна гэхээр бол бид нар бол одоо итгэхгүй байгаа. Тэгэхээр малчд бол энийг бүгдийг нь ярьж байгаа. Тэгэхээр энэ асуудлаа одоо яралтай эргэж харах ингэж ийм шаардлагатай байна. Тэгээд биднэрт бол одоо жишээ нь Монголын төмөр замын захирал бол 7 сарын 1 гэхэд Өмнөговь аймгийн Манлай цогцын сумын чиглэлд 2 талаараа 100 км замын торыг бол хийнэ гэсэн ийм амлалт өгж ирсэн. Тэгээд харамсалтай нь одоо энэ бол одоо тийм сайн хийгдээгүй юм байна. Туйлын хариуцлагагүй байна. Энэ дээр бол одоо хариуцлага ярих хэрэгтэй.